19-р зууны сүүл үе гэж яхад энэ буржуа буюу те хөрөнгөтний нийгмийн дараагийн шат юу байх вэ гэдэг талаар улс төрийн онолын асуудал хэлэлцүүлэгдэж байсан үед Лондонд ажилладаг цөөн тооны ажилчдын байгуулсан коммунист холбоо хэмээх үйлдвэрчний эвлэл маягийн бяцхан байгууллага байна. Гэсэн чинь энэ байгууллагт зориулаад Германы улс төрийн онолч, философч Карл Маркс коммунист намын тунхаг гихчийг бичсэн. За ийм жижиг хүрээлэн зориулан гаргасан онолыг үстэй те нэг хүн байгаа. Тэр хүн маш сайн судалж, өөрийн болгон өөрчилж, төр нийгмийн тогтолцоо болгосон. Сүүлдээ бүр шашны оронд шашин болтол гажуудуулсан. Тэрнээс үүдэлтэй олон зуун мянган хүний амь насыг авч одсон иргэний дан хэлмэгдүүлэлтийн эхлэлийг тавьсан хүн бол Владимир Ильич Ульянов буюу бидний мэдхээр Ленин байна. Ленин бол 1870 онд төрсөн. Аав нь их сургуульд физик, математикаар суралцсан. Ардын боловсролын шинжээч хүн байсан юм аа. Ээж нь ч гэсэн нэр хүндтэй эмч айлын охин байсан байдаг. Тэгэхээр одоо нэг янзын хэлбэл Ленин ч одоо дунд дээд давхаргын Баян Чинэлэг айлд төрж өссөн хүн байгаамаа. 6 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд нь болж төрсөн. За тэгээд ах нь цаазлахаас 1 жилийн өмнө Ленины аав нь тархины цус харалтаас болж нас барсан байдаг. Тэгэхээр түүхэндээ бол Ленин 17 настайдаа өрхийн тэргүүний үүрэгтэй болсон гэж бичсэн байгаа даа байхгүй. Одоо Оросын ард иргэдэнд ердөөс уншиж бичиж чаддгүй байсан бол Ленин уншиж чаддаг байсан учраас өвөөгийнхөө гэртээ очиод Марксийн номуудыг уншиж судалж марксизм гэдэг юмтай анх танилцсан байт юм билээ. За тэгээд хувьсгалын явцад 2 дугаар Николай хаан огцорлоо. Тэгээд төр засгийн газар байгуулагдсан байдаг. Тэгээд энэ үедээ Ленин алтартаа нөгөө 4-р сарын үзэл бодлогод хэмээх илтгэлээ тавьсан байдیں۔ Тэгээд за ердөөс шууд сонгол болохыг хүлээхгүй бүгдээрээ шууд социалист хувьсгал хийнэ гэсэн юмнууд ярьж ирсэн байдаг. Тэгээд энэ илтгэлийнхаа дундуур нөгөө ядарч зовсон ард иргэдэд 3 юм амлсан байдیں۔ Гуурчтэй. Тэгээд 3 том юм амлсан байдаг. Тэр нь инх тайван газар талах амлаж байгаа байхгүй. Тэгтэл иргэд нь одоо нөгөө дайны цаг үед байна. Одоо хоол үзэж байгаа хүмүүс байна. Энийг сонсчод бүр маш их баярлаж дэмжиж. Энэ л хангалттай. Тэ яг одоо байгаа нөхцөлд бол тэ. Тэгээ 1920 он гараад 1 жил гар үрэлсэн Тамбовын бослого гэж байсан. Тэгээ шууд энийг нь улаан айрам хорт хий ашиглан дарж исэн. Өөрийнхөө иргэд дээр. Тэгээ 1922 оны 5 дугаар сард цус харуулж баруун тал биеийн саажсан. Тэгээд энэнийхээ дараа 2 удаа цус харваад бүр хэлгүй болоод хэвтэрт орж исэн байгаа даа. Тэгээд Ленин амьдралынхаа сүүлийн жилүүддээ намынхаа чиг шугам улс орны ирээдүйн талаар маш их санаа зовж эхэлж байгаа байхгүй.